Амрагэр үзэгчтэй онцгойлын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаартаа онцгойлын байгууллагын бүсийн ажиллах журам, бүсийн төв аймагуудын онцлог болоод гамшиг ослын дуудлага мэдээллийн талаарх мэдээллийг тоомлон хүргэж байна. Монгол Улсын хурлын 2024 оны 64 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хүчлийн үзэл баримтлалтай нийцүүлэн онцгойлын ерхий газраас онцгойлын байгууллагын бүсийн ажиллах журмыг шинжилэн Монгол Улсын шатар сайдын 2025 оны 93 дугаар тушаалаар батлууллаа. Ингэснээр онцгойлын байгууллагын 5 бүсийн зохион байгуулалтыг 7 бүс болгон өөрчилж, гамшигтай тэмцэх, эрен хайх, аврах хор үшгийг арилгах үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг бүсчилсэн хэлбэрээр хэрэгжүүлж байна. Ханган бүсэд Өвөр хангаа, Ар хангаа, Баян хонгор аймаг багтаж байгаа бөгөөд бүсийн төв нь Өвөр хангаа аймаг. Эдгээр аймагуудын орон нутгийн онцлогоос хамаарж усны осол, ой хэрийн болон объектын төмөр, зам тээврийн осол, уур ус гэд улсын хэмжээнд зөнгөлн тохиолддог гамшиг ослууд бүртгэгддэг. Өнгөрсөн 2025 он гэд бүсийн хэмжээнд гамшиг аюулт үзэгдэл ослын 340 гаруй удаагийн дуудлага бүртгэгдэж 600 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна. За ханган бүс өөрөө хөдөөч чиглэлээр тулгуурласан. За зун нь бол аялал жуулчлал ихтэй, за хөдөлгөөн ихтэй ийм аймаг байгаа. Аймагуд багтаж яадаг. За 2025 онд одоо ханган бүсийн хэмжээнд нийт одоо 340 гаруй гамшиг ослын дуудлагаар ажилласан байна. За үүнээс одоо дуудлага мэдээллийг авч үзэхэд бол одоо 60% нь объектын төмөр цонхилж байна. За бусад дуудлага мэдээлэл нь болохоор бол уурын эрсдэл, за мал амтны холбоор төвчин, за ой хэрийн төмөр, за мөн одоо зам тээврийн осол гэсэн ийм мэдээлэлтэй одоо 25 онд дуудлага мэдээлэл ажилласан. 600 гаруй иргэний амь насыг одоо авран хамгаалсан байна. Нэг аймаг дагнасан, хоёр аймаг дагнасан томоохон хэмжээний гамшиг осол дээр бол одоо бүсийн хэмжээний зохион байгуулалтанд оруулж удирдлагын зөвлөлтөөр хангах, бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах, хүн хүч хэрэгслийг одоо хурдан богино хугацаанд одоо дайчлан одоо гамшиг ослыг богино хугацаанд унтраах ийм үргэлжлэж энэ үргэлжлэхийн дагуу одоо ажиллаж байгаа. Өнгөрөгч 2025 онд онцгойлын байгууллагаас дэвшүүлсэн зорилт үйл ажиллагааг аймаг орон нутагтаа манлайлан хэрэгжүүлсэн үзүүлэлтээрээ Баян хонгор аймгийн онцгой байдлын газар тэргүүний газраар шалгарсан юм а. Олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшигын эрсдлийг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү түлхүүр анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл бол иргэд олон нийтийгээ бол одоо энэ гамшигаас хамгаалах үйл ажиллагаа, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд их хэмжээгээр одоо олон тоогоор татаж оролцуулсан. Тухайлх нь бол одоо сар бүрийн Монгол Улсын шадар сайдын өдөрдөмжтэй сүүлийн 7 хоногийн пүрэв гаригийг одоо өөрсдийнхөө одоо эрсдлийг үнэлэх хяналт одоо тавих өдөр болгон зарласантай холбоотойгоор манай аймаг бол одоо иргэд аж ахуй нэгж байгууллага өрх маань маш идэвхтэй оролцож одоо 42 мянга гаруй иргэн аж ахуй нэгж байгууллага өрх оролцсон нь бол одоо нийт аймгийн иргэдийн одоо тал хувь нь болж байгаа. За энэ үзүүлэлт маань бас улсад нэлээд тэргүүлсэн. Ер нь цаашдаа бид нар бас энэ сум суурин газраас аслагдсан мэдээллээс хол гамшигаас хамгаалах одоо сургалт сурчлагыг авч чадахгүй байгаа иргэддээ хүрч ажиллахыг бас 26 онд зорж одоо орон нутгийн одоо онцгой байдлын зорилт болгон тавьсан байгаа. Баруун бүсэд Ховд, Баян-Улгийн, Говьалтай, Завхан, Увс аймагуд хамаардаг бөгөөд бүсийн төв нь Ховд аймаг. Эдгээр аймагуудын орон нутгийн онцлогоос хамаарч усны осол, объектын төмөр, зам тээврийн осол, уур ус, уулын осол зөнгөлн тохиолддог. Өнгөрсөн 2025 онд бүсийн хэмжээнд гамшиг аюулт үзэгдэл ослын 468 удаагийн дуудлага бүртгэгдэж 307 иргэний амь нас 26.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Орон нутгийн онцлог гэх юм бол өндөрлөг бүс нутагт оршдог. Зам одоо гол мөрөн нуурууд бол ихтэй. Тийм ээ тохиолж байгаа гамшиг ослуудынх нь бас тоо давтамж нь бол уран зэмсгэлийн өөрчлөлттэй холбоотой бол нэмэгдэх ийм нөхцлөөдүүд бол байдаг. Бүсийн хэмжээнд тохиолж байгаа гамшиг ослын нийт одоо 70% гэх юм бол объектын гал төмөр байна. Дээрээс нь одоо усны осол байна. Замун үер тийм ээ хүчтэй шорон шуурга. Замун дээрээс нь одоо цасан болон шорон шуургнууд сураггүй алга болдог. Зам тээврийн осол гэдэг гих мэтлэн одоо тохиолдож үлсгүй гамшигын ослын тоонууд бол энэ бол нэлээдгүй давтамжтай сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. Хойд бүсийн төвд Булган, Орхон, Хөвсгөл аймаг хамаардаг бөгөөд бүсийн төв нь Орхон аймаг. Эдгээр аймагуудын орон нутгийн онцлогоос хамаарч усны осол, ой хэрийн төмөр, уур, усны осол зөнгөлн бүртгэгддэг юм а. Монгол улсад одоо урсч буй томоохон гол мөрнүүд мөн одоо Хөвсгөл, нуурын айс ав дагуу одоо гол мөрнүүд. За мөн одоо бүсийн хэмжээнд 43.2%-ийг ойн сан бүхий газар нутаг эзэлдэг.
За үүнтэй уялдуулаад хавар намрын хуурайшилтын үед бол ойрын төмөр гарах давтамж их байдаг. 2025 онд бол одоо нийт 442 удаагийн одоо гамшиг ажлын дуудлагаар бүсийн төв маань ажилласан. За үүнээс бол одоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан 40.2% бол одоо гамшиг ажлын тоон үзүүлэлт бол ихсэн үзүүлэлт байна. За аймаг орон нутагт гамшиг ажлын одоо дуудлага ирэхэд эхлээд тухайн сум орон нутагт үйл ажиллагаа болж байгаа онцгой байдлын алба нэгжүүд за мөн одоо тухайн аймгийн орон нутгийн удирдлагууд бол эхний ээлжийн зохион байгуулалт ажиллаж байгаа. За аймаг орон нутгийн одоо хүн хүч техник хэрэгжил хөрөлцөхгүй тохиолдолд бүсийн төвөөс одоо тухайн ойролцоо аймаг анги салбарыг бол дайшлах хэлбэрээр онцгой байдлын ерхий газрын удирдлага онцгой байдлын шуурхай штабтайгаа зөвшөлтөж шийдэж явж байгаа. Төвийн бүсэд Дархуул, Сэлэнг, Төв аймаг хамаардаг бөгөөд бүсийн төв Дархуул аймаг. Эдгээр аймагуудын орон нутгийн онцлогоос хамаарч усны осол ой хэрийн төмөр зонхлон бүртгэгддэг. Өнгөрсөн 2025 онд бүсийн хэмжээнд гамшиг аюулт үзэгдэл ослын 600 гаруй удаагийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд үүний дийлэнх нь Сэлэнг аймагт бүртгэгдсэн ой хэрийн төмрийн дуудлага эзэлж байна. За энэ 3 аймаг маань стратегийн хувьд холбогдлолт олон улсын төв авто зам болон төмөр зам явдаг. За байгалийн хувьд бол одоо ой хэрийн бүстэй. За ер нь бол гамшигын эрсдлийн наривчлсан болон ерөнхий үнэлгээгээр бол энэ бүсийн нутгаар бол ой хэрийн болон объектын төмөр, за уяр ус, за ган зууд, за мөн одоо автын осол гэсэн ийм аюул үзэгдэл гамшигын одоо ерөнхий үнэлгээр эрсдэлтэй гэсэн тодорхойлогдсон байгаа. Үнэлгээ хийж энэ эрсдэлд тулгуурласан за өрчин сэхлийн ажиллагаа чиглүүлж байгаа. За манай 3 аймгийн хэмжээнд бол одоо уяр усны болон усны осол ихтэй, ой хэрийн төмөр ихтэй, объектын төмөр ихтэй учраас энэ чиглэлийн урьдчилан сэхлийн ажиллагаа нөлөөллийн аянуудыг одоо төлхөө явуулж ирсэн. Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймагуд хамаардаг бөгөөд бүсийн төв нь Дорнод аймаг. Эдгээр аймагуудын орон нутгийн онцлогоос хамааран усны осол ой хэрийн төмөр, мал амтны гоц алдарт өвчин зонхлон тохиолддог. Өнгөрсөн 2025 онд ихэд бүсийн хэмжээнд гамшиг аюулт үзэгдэл ослын 445 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Аймагуудын хувьд бол онцлог тохиолддог гамшигуудыг аваад үзэх юм бол ер нь манайх бол гол ус ихтэй, тал хэрийн болон ойд хэрийн бүс зонхилдог учраас одоо ой хэрийн төмөр их гардаг. За мөн одоо объектын гал төмөрийн дуудлагууд, за мөн одоо хавар өвлийн цагт бол хүчтэй салхи шуурганы, сасан шуурганы асуудлууд, сасан шуурганд боогдсон, хоригдсон шавард суусан дуудлагууд их байдаг. За мөн усны ослын дуудлага, үерт авцсан дуудлагууд, дээр нь одоо мөс цөмөрсөн дуудлагууд байдаг. За мөн одоо Орос улбаны улс Буднан Татарт улстай хэлдэг учраас малын өвчлөл гарах магадлал их өндөртэй байдаг. За мөн бус төрлийн ахуйн ослууд болоо зам тээврийн осол одоо дуудлагууд одоо ихэнх зохиолын тохиолддог. Улирлын онцлогт тааруулсан эрсдлийн үнэлгээг бол хийгээд тэндээд таарсан одоо урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг. За мөн одоо хаврын хуурайшилтын улирлд бол орон нутгаас одоо зардлыг шийдвэрлүүлээд за онцгой байдлын анги салбаргүй одоо аслагдсан цэгүүдэд мэргэжлийн бүлгүүдийг томилоо ажиллуулж байна. За мөн онцгой байдлын анги салбаргүй сумдад бол тусгай албаагчдыг одоо тодорхой 10 хоногийн хугацаанд томилж урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах зэргээр одоо зохион байгуулж байгаа. За дээр нь бол мэдээж одоо төлөвлөснөөр тухайн жилд бол зарим сумдад командчтайгийн сургууль, зарим сумдад ижүүрийн сургууль, зарим сургууль сумдад бол бэлэн байдлын үйлчлэгүүдийг зохион байгуулж байгаа. За ингээд одоо гамшиг гарсан үед нь аймгийн онцгой комисс бол хуралдаж шуурхай шийдвэр гаргаж холбогдох зардлыг шийдвэрлэж ингэж ажилладаг байна. Говийн бүсэд Говь, Сөмбөр, Дорногов, Дундгов, Өвнөгов аймагуд хамаардаг бөгөөд бүсийн төв нь Өвнөгов аймаг. Эдгээр аймагуудын хувьд цасан болон шорон шуурга төөрсөн сургуу болсон объектын гал төмөр зам тээврийн осол зонхлон тохиолдож байна. Өнгөрсөн 2025 онд бүсийн хэмжээнд гамшиг аюулт үзэгдэл ослын 604 удаагийн дуудлага бүртгэгдэж 300 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна. Говийн бүс нь онцгой байдлын байгууллагын 2025 оны шилдэг бүсийн төвөөр шалгарсан юм. Тохиолдож байгаа гамшиг ослын 60 гаруй хувийг бол объектын гал төмөр эзэлдэг. За мөн одоо Улаанбаатар замын үүд, Улаанбаатар гашуун сухайд, Улаанбаатар шивээ хүрэн гэсэн юм автозам дагуу бас автотээврийн ослууд бол бас сүүлийн үед бол их дуудлагын одоо зохилох хувийг бас эзэлж байгаа. За мөн дээрээс нь одоо говийн бүс нутагт цасан болон шорон шуургын дуудлага бол бас ихээр бүртгэгдэж байна. За иргэд маань одоо цасан болон шорон шуургад төөрсөн, алга болсон, суусан гэх мэдээллүүд бол бас ирж байна. Тэгээд энэ жилийн хувьд бол одоо говийн бүсийн хэмжээнд ганц одоо говийн бүсийн хэмжээнд
гамшигаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна мөн одоо хангайн аймагуудад гарсан ой хоёрын төмөр дээр бол үүрэг гүйцэтгэж одоо 3 сарын хугацаанд бас одоо 400 гаруй албан хаагч бол үүрэг гүйцэтгсэн ийм үзүүлэлттэй байгаа. За бүсийнхээ хэмжээнд бүсийн сахилга хариуцлагын зөвлөгөөнийг бол зохион байгуулсан. За бүсийн хэмжээнд өртсөн сэргийлэх ажлыг одоо нэг зорилго, нэг бүс гэх мэтлэнгээр яг бүсийн хэмжээнд болдог гамшиг ослууд дээр уялдуулаад яг тохирсон улиралд нь нэгдсэн арга хэмжээнүүдийг бас зохион байгуулан ажиллаж байгаа. Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийг нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид гүйцэтгэдэг бөгөөд зам тээврийн осол, өндрөөс аврах ажиллагаа, мөн ахуй хүрээний осол болон объектын галт төмрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажилладаг онцлогтой. Нийслэлийн хэмжээнд бүртгэгдэж байгаа нийт дуудлага мэдээллийн 70 орчим хувийг ахуй хүрээний галт төмрийн дуудлага эзэлж байна. Нийт одоо 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр нийслэлийн онцгой байдлын газар дээр хамгийн сүүлийн техник тоног төхөөрөмжөд тоноглогдсон шуурхай удирдлага иргэдэд одоо зарлан мэдээллийн төвийг шинээр байгуулахаар ингэж ажиллаж байна. За эхний нэгдүгээр хагас жилдээ багтаага одоо дээрх үйл ажиллагаагаа төвийнхээ үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажиллагаа ингэж хангаа явж байна. За энэ одоо төв ашиглалтанд орсноороо 1 км замыг одоо туулах хугацаа 3-5 минутаар одоо богиносох ийм статистикаа үзүүлэлт гарч байгаа. За энүүгээрээ бид нар одоо жилд учирж байгаа хохирлын хэмжээг 60-аас 70 тэрбум төгрөг буюу одоо бид нар нийт хохирлыг одоо 4.1 орчим хувийг нь одоо бууруулах ийм одоо статистикаа үзүүлэлт гарч байгаа. Монгол улсын гамшигыг сөрөн төсөөлөх чадварыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх Монгол улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11-р сарын 4-ний өдөр байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг Монгол улсын засгийн газарт өргөн мэдүүлснээр улсын хурал 2025 оны 12 сард багтаан сойрхон батлаад байна. Монгол улсын гамшигын сөрөн төсөөлөх чадварыг бэхжүүлэх 100 сая $1 төсөл хэрэгжснээр эрен хайх, аврах, хойш өсгөө сэргээн бус ажиллагаанд ашиглагдах машин механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа орон нутгийн удирдлага иргэд олон нийтийн гамшигаас хамгаалах чадварыг дээшлүүлэх аж холбогдолтой юм а. За үүн дотор бол одоо тэр сайн дурын багуудыг одоо техник тоног төхөөрөмжийг хангах. За галын ангиудад шаардлагатай машин тоног төхөөрөмжөөр хангах. За мөн өндрийн объектын одоо машин тоног төхөөрөмжөөр хангах. За мөн одоо манай албан хаагчдын хувийн хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангах. За төрөл бүрийн гамшигын эрсдэлтэй холбоотой тоног төхөөрөмж хангах гэдэг гих мэтлэн иж бүрэн тоног төхөөрөмжийн шинжилтүүд хийгдгээс гадна улс орон дээр радио долгионы, радио мэдээлэл технологийн одоо холбоон сүлжээг нэвтрүүлэхээр бас 2020 оноос ажиллаж эхэлнэ. За мөн Франц улсын засгийн газартай бид нисэх ангийн одоо хүчин чармайлт нэмэгдүүлэх хилцээрийг бас мөн одоо явуулж байгаа. Ингэснээр бид нар бүсчилсэн байдлаар за аврах ангийг богино хугацаанд хүрэх боломжууд одоо бүрдэнэ гэсэн. Монгол улсын их хурал засгийн газараас баталсан Монгол улсын урт болон дунд хугацааны одоо хөгжлийн нийгмийн эдийн засгийн хөгжлийн бодлого, стратеги, за дээрээс Монгол улсын засгийн газрын одоо мөрийн хөтөлбөрүүд, Монгол улсын шадар сайд эрхлэх асуудлын хүрээний одоо бас мөрийн хөтөлбөр, онцгой байдлын байгууллагын одоо стратеги төлөвлөгөө гэдэг ингээд үндсэн томоохон бодлого бичиг баримтуудыг хэрэгжүүлэх. За дээрээс нь улсын хурал засгийн газараас гаргаж байгаа үүрэг даалгавар шийдвэрүүдийг одоо 26 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх. Хүрээнд бол онцгой байдлын байгууллага бол одоо 2 зорилтыг бол дэвшүүлж байгаа. За нэгдүгээрт нь бол гамшигаас хамгаалах хэрэгцээ орчинг боловсронгуй болгож байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх, байгууллагын үйл ажиллагаа буюу гамшигаас хамгаалах төрийн үйлчилгээг хүртээмжтэй үр дүнтэй байхын зорилтыг тавьж байна. За хоёрдугаарт нь мэдээж одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа нь албан хаагч тийм байна. Албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал, одоо ёс зүй, сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг дээшлүүлэх гэсэн ийм зорилтыг тавьж байгаа. Онцгой байдлын байгууллага 7 бүсийн зохион байгуулалтанд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор баталсан гамшигын аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амтныг өрсөн сэргийлэх, аврах, хор хуршийг арилгах, хойш өшгөл сэргээн бусах арга хэмжээний төлөвлөгөөг шинжилэн боловсруулж Монгол Улсын засгийн газрын 2026 оны 1-р сарын 14-ний хуралдаанаар батлууллаа. Тус төлөвлөгөөг баталснаар гамшигын эрсдлийг бууруулах, гамшигын үед хариу арга хэмжээг зохион байгуулах, удирдлага зохицуултыг боловсронгуй болгож, гамшигаас хамгаалах алба яам агентлаг, аймаг нийслэл сум дүрэг болон хуулийн этгээдийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдээд байна. Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг тухай бүртаагаж үүсэж болцсогүй эрсдлээс өөрийн болоод бусдын амнаас аюулгүй байдлыг цаг ямагт хангаж байхыг
уриалж байна. Онцгой бодлын цаг нэвтрүүлэгтээ хамт исэн үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.